I'm going another soul trip. Херифорт ивлээ. Эзэмшсэн болохгүй. Яа, ийм гоё кемп дээр ирлээ. Амар гоё юм. Тэгээд өнгөрсөн жилийнхаас гэх юм бол ерөөхдөө л жоохон апдейт хийгдсэн байгаа юм байна. Тэгээд юу нь болохоор кемпийнхаа одоо майхан гэхэл юу хэлээ. Энэ арай жоохон шинжлэхтэй өөр болсон байгаа юм байна. Та нар энийг хартаа. Энэ үнээр байгаль ингээ харгах байдал ингээл бүр ёо амар үзэсгэлэнтэй. Тэгэл яг чигээр харагдан гоо зүгээр уул маш үзэсгэлэнтэй харагдаж байна. Тэгээд ингээ наар чаргаж байгаа байдал бүр амар гоё 50 мэдрэмж өгч байна. Амар гоё нөө. Тэгээд энийг хартаа сар гоё яригдчих чинь. Тэгээд тэндээ болохоор чийл зонтай юм бэлээ. Тэр хэсэг нь болохоор чийл зон. Ингээд тэгээд энэ нь болохоор галтгоо. Ээжийн өнөөдөр ерөнхийдөө хүн багтай байгаа юм байна. Play time болж байгаа. Тэгээд play time болж байгаа болохоор хүмүүс ерөнхийдөө маш байхгүй. Тэгээд байхгүй байгаа ч гэсэн надад бүр амар таалагдчих чинь. Яагаад гэх юм бол бас хүмүүс амар их байхаар ерөн жоохон хэцүү байдаг. Би бүр амар зожигтэй. Тэгээд тэнгэрийг харлаа. Үзэгслэнтэй. Энэ сарыг хартаа. Амар гоё юм. Ийм гоё кемп байдаг гэж бодохоор тэгээд хамгийн гоё нь уулан дээр байдаг за. Энэ амар таалагдчихж байна. Би танаас одоо амар гоё харуулъя заяа. Энэ бол үнэхээр үзэгсгэлэнтэй. Энэ уулыг хартаа. Та нар энд ингээ хонжингээ төсөөлтөө өглөө сэрэнгүүт зүгээр л уул харагдаа. Тэр уулан дээр сэрнгээ боддоо. Ийм гоё. Ийм гоё гэрт одоо кемп гэхүү юунд ганцаараа байсан кемпэд тэгээд амар гоё өглөө алстай гоё л тэгэлэг энэ вив бол амар гоё хэрэгдэж байна. Миний хоол амар сонсогдож байна тий. Яг дүнгэж сэрсэн шиг. Тэгээд одоо болохоор жоохон гүүгээд тэгээд гүйснийхаа дараа өглөөний цагаа ууя гэж бодож байна. Тэгээд 50 байгаль бол үнэхээр үзэсгэлэнтэй харагдаж байна. Яа гоё юм аа. Зүгээр яг энд ингээд бүр дан ингээл амьдрал яг энд л ингээ амьдраад байхаар амар гоё. Өглөөний кофе яг ингээ харагдаж байгаа үе. Яг миний нөгөө талд юу харагдаж байгааг би танарт харуулъя. Амар гоё явцчих. Зүгээр ингээл амар гоё тайван хүн ингээд яг нэг байгаль харахаар ялцчих угаасаа гоё ярагддаг л та. Өглөө кофе явах гэхдээ бүр яагаад ч юм айгу гоё байдаг. Энэ мэдэрч байгаагаа та нартаа мэдрүүлмээр байна. Та нар маань ч гэсэндээ яг энийг мэдрэмжийг авах боломжтой. Хотоос маш ойрхон. Танжин болтгоос за нэг үсрээд 20 минут явахаар. Энэ болохоор A хэсэг гэсэн тий. A хэсгийн A компани юм байна. За энд болохоор яг хажуудаа болохоор олиолын талбайтай юм байна. Эндээс ингээ харах юм бол тэгээ энэний хажууд болохоор тайзан байдаг тий. Тийм тайз байгаад тэгээд энэ доор болохоор ерөнхийдөө суугаа санал ширээгээ ингээ тавьчих болт юм байна. Одоогоор болохоор ер нь бол яг бэлтгэл ажлын өн дээр явж гин. За тэгээ энэ хэсэг бол агаас 8 өний багтаамжтай. Энэ хэсэг нь болохоор одоо ингээ дундаа гал төлөөд ингээ суудаг. Тэгээ орой ингээ тойроод гэрэл хасдаг. Тэгээд ерөнхийдөө гэр бүлэрийн найз доктор ирээд ингээ орой суугаа шилэрнэ гэсэн хичээл зан. Дүүж ортой. Тийм. Тэгэл дээшээгээ мод ингээ гоё харагддаг юм байна. Гоё байна. Яа өдрөө идэх чинь.
Зүгээр амар гоё нөө ингээл байгаль хараад бүр амар гоё. Хийд дээр ирлээ. Ус авчаад явах чинь. Ус авцсан. Аав айгуу том өөр хөлөөлгөж өгсөн. Тэр нь машинаа аваад усанд явах байсан. Тэгээд ихсэн ус авчлаа. Тэгээд одоо гэрлэгөө явцгаа би бүр 14 цаг унтчаас ирсэн. Тэгээд аавын ажлын дарга тэгээд хүмүүс ер нь бол ирсэн өчтөр ирээд агаарт нам зохиолаад бүр амар унтаад тэгээд одоо би ч гэсэн бата харих чинь. Тэгээд би яг нөгөө машин барьж явахдаа бичлэг хийгээд ярих юм бол анхаарал маань сарнаад агиогт байх болов гэж бодоод ингэжлээ. Тэгтээ би энэ дэр ингээд тавьчих. Ахын намайг яаж машин барихыг хараарай. Хэрхэн яаж барих вэ? Би чинь шинж болооч үү дээ. За. Энд чиш юм. Цман унахгүй гайг байхгүй. Чисэн хойно уснууд маань их дуурч. Одоо бороо орох гэж шиг байна яг. Би яг нэг айж байгаа юм. Лагаараа яаж явах вэ гэдэг юм шиг. Бисэнд явж байгаа дэй 2 болж байна. За миний бутас унчихгүй бол ер нь гайг байх гэж бодож байна. Маад өнөөдөр хүн ирэх байгаа болохоор бас маань ерөнхийдөө айгуу хутан дуусаад тэгээд аавч гэсэн би өнөөдөр ер нь ахаа бас айгуу их болчихлоо л та. Тэгээд усанд явж байгаа нь ер нь миний хувьд сайн хэрэг. Тэгтээ ямар тэнэг зам байна. Тэгээд энэ хүрээд босгох юм манайхаа. Тэгээд бидэнтэй зүг байсанд баярлалаа. Ийш. Ямар агуу л нэр нь? Агуу амны агууд бид нар ирсэн байна. Та над руу гэлээс та одоо. Би яагаад харагдахгүй? За дарагдчих. Ийм агуу байна. Маш сонирхолтой. Загсаа шаржтэй явчиход байна шүү. Ийм гоё байгаль дээр бид нар өнөөдөр байрлалаа. Айгуу гоё байна. Ундаас усан цэнгэл болдог. Уусаасаа нэм бол. Энэ болохоор дотрын аршаан гэж байна. Гоё. Тунгалаг. Гоё сайхан байна. Энд явах уу? Эндээс харах юм бол энд болохоор илэгний аршаан байна. За тэгээ энэ дээр болохоор аршаа уух үедээ маш тайван байгаа орчны сайхныг ажиглан харж шимэж унаа гэдэг. Одоо энэ дээр ингээд хэлбэраа ингээд бичиж өгсөн байна. Тэгээд ер нь маш их ялаанууд байна. Намайг ерөнхийдөө бол хадчихин. За тэгээд ийшлэх юм бол энэ цаа илэгний аршаан байсан. Энд болохоор бөөрний аршаан байт юм байна. Энэ дээр болохоор баруун бөөрөндөө уухта. Энэ нөгөө юмны дундуур орсон болохоор би юмыг сайн уншиж чаддгүй. Тэгээ миний одоо ууж байгаа нь болохоор хотоодны аршаан дотор гэсэн байсан. Айгуу гоё. За бүгдээрээ одоо бөөрний аршаан ууж үзье. Баста гоё.
Микки Маус. Би сая чингээ үзсэн чинь миний чинь 63.1 байна. Би бол амар тархалтсан байх гэж үзсэн чинь сарсан гайгүй.